Өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн Хүмбүр хөрөнгө оруулагч подкастын дугаар маань эхэлж байна. Өнөөдрийн дугаараар бид хиймэл оюуны тухай ярилцах болно. Ингээд хиймэл оюуны Монголд бол нэлээд судалж яг өдөр тутмын амьдралд бас нэвтрүүлэх тал дээр нь ажиллаж байгаа Батцангил захирлыгаа өнөөдрийн дугаарт өөрчлөлт оролцуулж байна. Тэгээ манай подкастын гол зорилго бол хөрөнгө оруулалтын талаар мэдээллийг бол сонсогчтой өгөх замаар Хүмбүр өөрийнхөө ажлынхаа хажуугаар цалин мөнгө орлого олох ийм боломжтой юм хөрөнгө оруулалт хийх өөртөө эрүүл мэнд болоод боловсрол ирээдүйд шаардлагатай мэдээллийн ийм хөрөнгө оруулалтуудыг хийх энэ боломжийг олгох юм зорилготой подкаст байгаа. Тэгээд юуны төрөнд бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа Батцангил захиралтай баярлалаа. За маш их баярлалаа. Урьж оролцуулсан бас баярлалаа. За тэгэхээр юунис яриагаа эхлэх вэ гэхээр AI өнөөдөр маш хот сэдв болж байна тийм хүн болгон AI гэж ярьж байна. Тэгэхээр яг болж байгаа процессыг мэдгүй. Жишээлбэл одоо 2027 он гэхэд AI чип хэрэгтэй нийт хэмжээ нь 1 триллион доллар буюу 1.80 хэмжээний ийм чипүүд хэрэгтэй гэж. Тэр нь бол ингээ хэмжээгээр харьцуулахад бол Монголын эдийн засагтай харьцуулахад бол бараг 30 дахин 40 дахин зөвхөн чипний хэмжээ. 1 жилийн эдийн засгаас 30 40 дахин их хэмжээг бол шаарддаг нэ. Тэгэхээр энэ том давалгаан дотор одоо хамгийн шокинг одоо ингээ таны гайхшруулсан мэдээ юу вэ? За яг энэ дэд үтстэй холбоотой гэх юм бол саяхан одоо энэ 7 хоногт Nvidia нэг мэдээ бас зарласан байна. Тэгээ тэр нь болохоор энэ график одоо GPU центр гэх юм уу те гол боловсруулалт хийж байгаа, хиймэл оюуны боловсруулалт хийж байгаа. Энийг сансарт байгуулнаа гэдэг. За яаж чанд гэдэг сансарт. Тиймээс сансарт байгуулах юм бол одоо нөө барилга байгууламж юм нь бол одоо нөө үеэр бас босоод нэг аюулгүй байдал хангах хэрэгтэй шүү дээ. Тиймээс барилга байгууламжийн хувьд бол ямар ч асуудал байхгүй. Дээрэс нь нөгөө нэг одоо энэ тойрог замд ингээд оруулчих шүү дээ. Тийм. Нэг ингээд тойрог замд оруулчих юм бол одоо нэг эрчим хүч талаасаа ч гэсэндээ өөрөө сэргийх эрчим хүчтэй. Тэгээд одоо костны хувьд ерөөсөй байхгүй гэсэн. Тэр тэнд зөвхөн мэдээлэл боловсруулаад одоо дэлхийд байгаа бидрэлөө зөвхөн мэдээлэл боловсруулсан мэдээгээ дамжуулдаг. Тэгээд бид нарт одоо тийшээ мэдээлэл боловсруулах юм бол өгдөг одоо байнгын ажиллагаа цаг үе гэх юм уу те. Одоо бодохгүй ирэх байх гэж бас бодож байна. Тэгэхээр дэд үтсийн хувьд бол одоо сансарт те хиймэл оюуны дата төвүүд бас байгуулагдаж эхлэх нэ л гэсэн юм хандлагатай. Сансарт хиймэл оюуны дата төвүүд байгуулагдах нь. Одоо тэгэнгүүт өнөөдрийн яриагаа илүү үр дүнтэй болгохын тулд эхлээд хэвтүүлээ хиймэл оюун яг ингээд зарим хүмүүсийн тодорхойлолттой ойлголт нь бас буруу байгаад байгаа шүү. Тэгэхээр нэгдүгээр хиймэл оюун гэж юу вэ гэдгээс ер нь яриагаа эхлэе. Тэгэхийн тулд та яг хиймэл оюунтай холбоотой өнөөдөр Монголд бас яг ямар зүйлүүд бол хийж гин вэ? Компани нэг товчхон танилцуулаад хийж байгаа ажлуудаа танилцуулж тах. За тэгье. За бид нар болохоор ерөнхийдөө нэг хиймэл оюун дотор одоо deep learning гэх юм уу илүү гүнзгий одоо машин сургалт талдаа. За хиймэл оюун дотор одоо computer vision гэдэг англи дээр бид нар нэлээд хэдэн зүйл хийж байгаа. За энэ нь болохоор юу вэ гэхээр одоо дүрс боловсруулалт одоо компьютерийн хараа гэж монголоор орчуулах юм уу да. Хиймэл оюун харсан зүйлээ өөрөө одоо объект detection хийгээд за би ийм зүйл харж байгаа юм байна. Одоо энэ зүйл нь одоо тэдэн минутын хугацаанд ингэж явд юм байна гэдэг өөрөө нэг тийм зүй тогтлыг олоод тэгээд одоо хэрэгтэй статистик одоо тоонуудыг гаргаж өгдөг гэсэн үг. За тэгээд одоо LLM гэж бас нэлээд хэрж байгаа тий. Одоо нэг чимээгээ байна, игүнэ гэх юм системүүд. Үүнтэй төстэй одоо хэлний модулууд бидэд хөгжүүлж байгаа. Үүн дээр бид нар илүү хүртээмжтэй одоо технологи хөгжүүлэе гэсэн үндсэн дээр одоо дохионы хэлэгч гэсэндээ ер нь хиймэл оюунаар бид нар орчуулах. За энэ ажил руугаа бас бидэд нэлээд их орж байна. Хиймэл оюунаар дохионы хэлийг орчуулчихаар бол бүгд шууд тэр дохионы хэлийг нь уншаал шууд текстээр болгох нь шүү дээ. Тий. Одоо энэ нөгөө Google Translate-тэй төстэй. Одоо ингээд камер руу гараад би дохих юм бол эргээд нөгөөндөө текст юм уу эсвэл одоо voice болдог. Би voice юм уу одоо текст өглөө гэхэд нэг аватартай нэг одоо хүн одоо дахиж үзүүлнэ гэсэн үг. Хоёр тишээ юм биш үү? Энэ текстээ өгөөд энд дохионы хэл болгоно. Энэ дохионы хэлийг нь шууд текст болгож буулгана. Тийм болно гэсэн. Аль алийн амжилттай
дуусгацсан. Арай дуусаг байгаа. Энд дээр бол бид нарт нэг баг зэрэг хугацаа хэрэгтэй. Тэгээд дээрэс нь нэг үгийн сангаа дахиж одоо бэлдэх. За тэгээд нөгөө accurate одоо яг нэг зөв ойлгоод одоо зөв хариулах те тэр зүйлүүд маань нэлээд одоо 94% дээш гарч иж бид нар бүтээгдэхүүн болгоё гэсэн бодолтой. Одоо бол нэг 60 орчим хувьтай арай бэлэн болоогүй. Дохионы хил нь бол арай бэлэн болоогүй. За. Одоо компани ямар компани вэ? Одоо Grand Amber Group гэдэг. Тэгээд энэ компаниараа бид гол хиймэл оюуны хөгжүүлэлтийн ер нь хиймэл оюунтай холбоотой төслүүдээ энэ компани дээр ер нь нэгтгэж байна. Өөр зорж байгаа төслүүд ямар төслүүд вэ? За зорж байгаа төслүүд гэвэл одоо нэг хиймэл оюун тал руугаа тэгээд одоо боловсрал тал руугаа нэлээд их зорж байна. Яа тэгэхээр бид нарт одоо энэ боловсролын системээ нэн тэргүүнд гэх юм уу те ерөнхийдөө өөрчилж одоо энэ хиймэл оюуны давлгааг энэ хөгжүүл 90% гэх юм уу те шинэ хувьсгал бас тогтож үлдэхээр санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хиймэл оюун маань өөрөө одоо бидний систем бол өөрөө хичээлээ заагаад өөрөө шалгалтаа аваад тэгээд өөрөө одоо дараагийн хичээлүүдийг одоо ингээд одоо recommend хийгээд те санал болгоод ингээд явдаг. Гэхдээ энэ дээр нь бид нар хиймэл оюун нөгөө саяны ярьсан дохионы хил за тэгээд 3D болон metaverse гэсэн энэ орчнуудыг бид нар одоо нэгтгэхэд нийлүүлсэн одоо нэг юм цогц систем ерөнхийдөө хийх гэж зорж байгаа. Энэ бол яг бидний одоо үндсэн одоо гол төсөл маань болчиход байгаа. Одоо боловсрал гэхээр ингээд бодохоор сар том салбар байгаа шүү дээ. Маш том төсөөлөхөд бас хэцүү. Тэгэнгүүт яагаад ч энэ илүү сонирхоод байгаа юм гэхээр одоо бидний хүүхдүүд одоо 1-2 дугаар ингээд орж байгаа хүүхд гэж бодъё. Тэгэхэд 2070 2080 онд ч юм уу тэтгэвртэй гарахаар байгаа байхгүй юу? Ерөнхийдөө одоо нэг 10 жил сурлаа, их сургууль дахиад нэг 40 50 жил ч юм уу ажиллаа гэж бодоход бол хангалттай 2080 он болчихно. Тэгэхээр бид нар 2030 онд юу болохыг одоо төсөөлөхөд ч хэцүү. Баримжаа байгаа ч гэсэн ингээд асар хурдан ингээд өөрчлөгдөд байгаа шүү дээ. Тэдэн он гэсэн чинь одоо өнөөдөр болчлоо, тэдэн он гэсэн чинь дараа жил болно гэж юм уу те. Тэгэхээр чинь энэ хүүхдүүд одоо хуучны систем гэх юм уу? Яг би нөө бүр муулж байгаа юм шиг л те. Гэхдээ нэг өмнөх үеийн Орсын ч юм уу эсвэл танхимаар суудаг ч юм уу нэг багш нь одоо 30 40 хүүхэдтэй ч юм уу те. Иймэрхүү байдлаар яваад тэгээд ядч дунд үед нь 2030 онд 40 онд 50 онд яах юм тэгээд 80 онд тэтгэвртэй гарах гэдэг шүү дээ. Тэгж байна. Тэгэхээр энд одоо бэлэн байх одоо хүний нөөцийг одоо бэлтэж байгаа салбар шүү дээ. Бас улс орноо авч явах хэрэгтэй дараагийн үе болж байгаа. Тэгэхээр энэ лөө бол бид нар онцгой анхаарахгүй болохгүй маа гэж ер нь бас үзэж байгаа. Тэгэхээр хиймэл оюунтай бол салшгүй одоо уялдуулж одоо бага ангиасаа ингэж үзэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр бүр наривчлаад асуул яг бага ангид үсэг сурахын заах програм хөгжүүлж байгаа юм уу? Яг ингээд жоохон наривчлаад ярил. Наривч биш бол эхний ээлжинд бол бид нар хоёр зүйл дээр анхаарч байгаа. Тэгээд нэг нь бол англи хэл дээр. Хоёр дахь нь яг хиймэл оюун гэж юу вэ гэдэг дээр тэгж юу. Тэгэхээр илүү нөгөө нэг хүүхдүүдийг ийм инженер сэтгэлгээтэй болгох тал руу ерөөсөө л нөгөө нэг асуудлыг яаж шийдэх юм. Тэгээд хиймэл оюун гэж байгаа нь болохоор хиймэл оюунтайгаа хамтраад асуудлуудыг шийдэхэд нь одоо бэлдэх ийм сургалт гэсэн үг. Тэр маш олон асуудлууд гарч ирнэ. Хиймэл оюунтайгаа ярилцаад нөгөө асуудлуудаа шийдээл яваад байдаг ийм одоо даалгавар гэх юм уу те. Хүүхдүүдэд өгдөн гэсэн үг. За тэгвэл одоо хиймэл оюун гэж юу вэ? Түрүүний асуусан асуулт руу. Юу хиймэл оюун гэж нэрлэдэг? За энэ бас яг одоо нэг үгээр ч юм уу нэг өгүүлбэрээр хэлэхэд нэлээ одоо өргөн байна. Зүгээр жишээ аваад тайлбарлая гэвэл жишээлх юм бол ерөөсөө л яг хүнтэй харилцаж байгаа юм шиг одоо хиймэл одоо хүн л гэсэн үг. Минийхээр бол яагаад тэгэхээр хиймэл оюун бол хязгааргүй сурж болж байгаа тий. Тэгээд нэг сурсан зүйлээ одоо ингээд мартахгүй бүр нэг супер компьютер шүү дээ. Тэгээд одоо бол бүр нэг сэтгэл хөдлөлийг ч гэсэндээ бүр зааж өгөх боломжтой болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л ийм нэг сүнсгүй биел байх нь шүү дээ. Гэхдээ тэнд оюун ухаан байгаа. Оюун ухааны яг нэг хүмүүс өгж байгаа болохоор илүү нэг монгол хэлэн дээр хиймэл одоо оюун ч юм уу гэж нэрлэж байгаа. Тэгэхээр миний хувьд бол баг хүнтэй ялгаагүй гэж хэлнэ. Яг хүнтэй ялгаагүй. Тэгэхээр тэр систем чинь болохоор нэг зүйл нь бид нар өөрсдийнхээ командыг өгөөд одоо өөрсдийнхээ ажлуудыг хийлгдэг ч юм уу те өөртөө одоо туслах болгодог ч юм уу
одоо бол өөрсдөө баг хүмүүсийн хувийн сэтгэл зүйчийн хүртэлтэй ChatGPT-гээр баг хийлгээд байна шүү дээ. За би өнөөдөр ингэж байна гэх мэт нөгөө юм. За зүгээрээ гэж тайвшруулдаг ч юм уу те. Тэр илүү хүнтэй биш одоо тайвшрах хэмжээнд хүртэл ирчээд байна л та. Тайвшруулах хэмжээнд. Тэгэхээр яг энэ гэж хэлэхэд бол нэлээд явц зүй хязгаарлагдмал болчих واخ. Яг хүн шиг гэх юм бол нэлээд өргөн болох واخа. Хиймэл оюунаас болоод эрсдэлд ороогүй мэрэгжил байхгүй гэдэг тийм дүгнэлтэнд хүрч байгаа. Тэгэхээр энэ хөгжил нь одоо ингээд тэр дээд түвшний хамгийн өндөр хөгжсөн тэр түвшний хиймэл оюун түрүүн чинь бас хэлж ирсэн ингээд баг бодит болчлоо тий. Монголд ингэж орж ирвэл энд ажлын байрууд яах вэ? Ер нь монголчууд бид нэр юунд хөрөнгө оруулаад яаж бид нэр бэлдээ өөртөө яаж хөрөнгө оруулж яаж бэлдэх юм бол энэ орж ирж ирэх гэж байгаа энэ давуулгаанд илүү одоо хохирол багтагаа эсвэл тэр давуулгааг боломж болгоод ашиглаж чадах вэ гэдэг надад нэг тийм бодол бол төрж байна л доо. Зөв. Энэ дээр болохоор олон улстай болвол нэг хамгийн түрүүнд те хүмүүс маань аль хэдийн одоо цогцолтонд ороод Amazon бол нэг хүмүүсийг халдгаараа алдартай газар шүү дээ. Ялангуяа ихэнх нэг хүргэлт логистик талдаа ч юм уу те нэг одоо ачаабараа өөрсдөө хас өсвөлэл хүмүүсээ эртнээс те одоо дэвшил гаргахын тулд одоо хүмүүсээ хаалж ирсэн. Гэтэл саяхан нэг мэдээ харсан чинь сайн нэг сарын өмнө юм юу болсон юм байна. Маш их ажилтаа одоо бүр 15-6 мянгаар нь 16 мянган ажилтаа халсан юм байна. Гэхдээ дотор нь нэг ажиллагч нэг сонин зүйл нь гэх юм бол одоо Jeff Bezos чинь нэг Washington Post-ыг бас эзэмшиж байгаа. Тэгмэд Washington Post нь одоо энэ сэтгүүл зүйн одоо энэ салбарт те одоо гэтэл 3-1 одоо ажилтнаа халсан байгаа байхгүй. Тэгэхээр Washington Post-д байгаа 3 хүн дотор нэг нь халагдсан гэсэн. Тэр нийт 1000 гаруй ажилтнтай юм байна л да 1200-аас 1300 орчим. Тэгэхээр 300 гаруй одоо сэтгүүлчид ерөнхийдөө тэнд ажиллаа алдсан байж тарж байгаа байхгүй. Одоо хиймэл оюунаас шалтгаалаад. Тэгэнгუთ эн чин одоо хизээ ингээд Монголд одоо орж ирэх юм бэ гэхээр тийм одоо цаг хугацааны те одоо удаа эсвэл яг тэдэн биш одоо өнөөдөр баг маргааш ч юм уу те хин нэг нэм зүйл хийгээл за би инглээ одоо операторуудыг инглээ гэхэд бол одоо зогтохоор баг байхгүй юм шиг. Тэгэхээр энэ эрсдэл нь одоо ингээд дараа жил биш 2030 он биш ингээд өнөө маргаашгүй боттой болцсон үед бол хувь хүмүүсийн хувьд бол өөрсдөө одоо сайжруулахаас өөр арга зам ер нь бол байхгүй. Яаж сайжруулах вэ? Тэгэхээр бүр хуучин бол одоо ингээд нэг цахилгаан гарч ирэнгүүт ингээд дэнлөөчин те дэндөө асуугаал явдаг хүмүүс ингээд ажилгүй болно гэсэн чинь тэр хүмүүс нь ингээд цахилгаан ч болчихж байгаа байхгүй. Асааж унтраагаал гарын очил лампын сольдог ч юм уу те бол ингээд дээшээ твшээл явна. Тэгэнгүүт одоо энэ дээр би бас нэг хэлмээр байгаа зүйл нь болохоор хиймэл оюун ч юм уу эсвэл IT гэж ярихаар хүмүүс дан код гэж одоо бодож одоо хэрэггүй гэж хэлмээр байгаа. Тэр нь бол миний бодлоор жаахан буруу ойлголт яваад байгаа юм шиг санагдаад. Харин яах ёстой вэ гэхээр зүгээр л тэр технологийн дэвшлиг өөрхөн мэрэгчлэлээр ашиглах ёстой. Буюу одоо би багш байлаа гэж бодох юм бол би зүгээр л багшийнхаа мэрэгчлэлээр хиймэл оюуныг технологиг ашиглаад илүү одоо олон хүүхдийн дэвтэр зостдаг ч юм уу. Эсвэл би хичээлийн хөтөлбөрөөр илүү богино хугацаанд илүү чанартай бэлддэг ч юм уу те. Эсвэл одоо хүүхдүүд олимпиадтай яаж бэлдэх юм би өөрийнхөө бүтээмжэл нэмэх хэрэгтэй байхгүй. Би эмч бол би сэтгэл зүйч бол эсвэл би одоо нэг сэтгүүлч бол те өөрөө ингээл одоо скролдоод ч юм уу мэдээ хайхгүйгээр хиймэл оюуныг ашиглаад маш богино хугацаанд маш их мэдээлэл цуглуулчихна. Би богино хугацаанд их юм одоо цуглуулна гэдэг чинь тухайн өдрийн миний бүтээмжэл одоо асар өндөр охно шүү дээ. Одоо 5 дахин, 8 дахин, 10 дахин ч юм уу те. Тэгэхээр бид нар одоо өөрсдийнхөө мэрэгчлэлээр одоо энэ ChatGPT-г, Gemini-г, Cloud-ыг ингээд хэрэглэж эхлэх хэрэгтэй байна л да. Яг хувь хүмүүс маань гэх юм бол хэрэглээд судалгаа гаргаж үзээд, нэг research хийж үзээд, өөрсдөө command өгч үзээд те. Болвол одоо төлбөр төрийн ч юм уу эсвэл ингээд хэрэглэж эхлэх хэрэгтэй байна. Яг албан байгууллагуудын хувьд гэх юм бол миний хувьд яаралтай бид нар өөрсдөө нэг юм бүтээмжийг хэмжиж эхлэх хэрэгтэй. Албан байгууллагууд бол яаралтай одоо өөрсдийнхөө бүтээмжийг те за манай яг энэ ажилтнууд яг юу хийж юм за тэгээд нөгөө ажлын одоо workflow урсгал гэж байгаа шүү дээ хаана хамгийн их ажил одоо давтагддаг эсвэл хаана хамгийн их алдаа гараад байгаа юм бэ гэдгээ гаргаад тэгсний үндсэн дээр тэрэн дээр одоо бид нар энэ технологийн хвшил хиймэл оюуныг оруулаад энийг засч болох юм уу яаж хөнгөлж болох юм те алдаа гараад байгаа бол энийг хиймэл оюун орлох юм уугүй юу гэдэг дээрээ
дүгнээд за тэгээд дараагийн алхмуудаа хийх юм бол нөгөө одоо олон сая долларын ч юм уу хэмнэлт ер нь бол гарахаар байгаа. А яг нэг ажилтан тэрнээс одоо ChatGPT ч юм уу хэрэглэж сурлаа гэдэг тухайн байгууллага бол ингээл маш өндөр хэмжээний одоо бүтээмжтэй болоод орлоготой ч юм уу тий одоо болохгүйгээр харин тэр компани маань өөрсдөө одоо нэг дүгнэнгуудаа өөрсдийнх нь тэр ажлын урсгалыг өөрчлөх хэрэгтэй байхгүй. Процессыг. Тэр үед бол нөгөө олон сая долларын хэмнэлт орлого бол үүснэ гэсэн үг. Яг бид нэр төр дээр энийг хийжсэн. Би шинэ зэрэглэлтийн 3 дугаар төв дээр байхад энэ нөгөө процессын дахин инженерчил гэдэг нэрэн дор нэлээд хэдэн байгууллагатар бол хийсэн. За тэр нь яадаг вэ гэхээр ингээд дамжлага байна. За одоо тэтгэврийг тогтоолоо гэхэд за нэг хүн тэтгэвртэй батлаа гэхэд хаана ирж ирэх юм те ийм даатгал дээр ингэж яваад хаана шийдвэр гараа те яа тэгэхээр хууль нь байна, дүрм журм нь байна. Хитэн 7-8 дамжлага даваад энэ тэтгэвэр тогтлоо дараа сараас нь тэр хүн тэтгэврээ авч эхэллээ те. За групп тогтоолголоо энэ процесс явлаа. Дараа жил нь шинжлэх шаардлагатай. Тэгээд ингээд ажиглахад бол бид нар ингээд маш олон тийм үйлчилгээнд дээр одоо санахад 30 хэдэн үйлчилгээнд дээр яг энэ бүх зураглалын зурж хагаад за энийг төрийн үйлчилгээг хүн сурталгүй нэмээд богино руу хурдан иргэндээ хүрсэн байхын тулд ингэж шинжилнэ гэдэг энийг бол тухайн үед бол бид нар бол хийжсэн. Үед одоо хэрэглэхийн дарга бол амар айсгалан дарга энийг одоо процессын дахин инженерчлэг хийх хэрэгтэй гэдэг анх чиглэлийг гаргаад энэ дагуулгаагаар бид нар нэлээдэн байгууллагатар бол хийсэн. За тэгэнгუთ одоо хиймэл оюун ингэж гарч байгаа учраас энэ хиймэл оюуныг ашиглаад аль процессыг бизнес дээр бүтэн байхгүй болохгүй. Эсвэл хүнийг AI-аар хиймэл оюунаар орлох уу? Одоо компаниуд харин бүтээмжээ нэмэхийн тулд энэ процессууд дээр дахин шинжилгээ хийгээд бизнес process re-engineering гэж ярьдаг те. Энийг бол ингэж хийж компаниудын бүтээмж өсгөх гэдэг шүү дээ зөв үү? Зөв. Тэгэхээр энийг яг бид хэд нөгөө нэг одоо нүүдэлчин ч юм уу те соёлоосоо болоод нэг сайн өөрсдөө нөгөө хэмжих ч юм уу те одоо хэцүү байд юм шиг байна л да. Ялгаагүй нөгөө нэг одоо өглөө босоол те хуучин бол салхи хаашаа байна тэгэл малаа тийшээ бэлчээж байгаа шүү дээ. Төлөвлөх одоо арга хэцүү те. Эсвэл гинт одоо цас ордог ч юм уу ч одоо төлөвлөхийн аргагүй шүү дээ. Одоо цас орчоод байхгүй би төлөвлөсөн гэдээ одоо нүүхгүй байж болохгүй. Тэгэхээр яг саяны таны хэлснэг одоо ингээд төр дээр байгууллагууд дээр хувь хүн дээрээс гэсэн бид нэг хийж сурмаар байгаа байхгүй. Ядч л одоо би өдөрт ингээд 8 аяга усуuna гэж бодох те. Тэр би их усуuna гэж бодох чинь хүртэл өөр байгаа байхгүй. Одоо 5 цагийн үед би 4 аягийг ууцсан юм байна. Одоо нэг аяг усуучих гэж бодох те. Эсвэл би ингээд би одоо хэдэн аяг усууцсан юм бол за ямар ч гэсэн их уух хэрэгтэй гэж бодох те. Тэгэхээр үр дүн шал өөр. Тэгэхээр ингээд хувь хүн дээрээс ч гэсэндээ өөрийнхөө бүтээмжээс ч гэсэндээ ер нь бол хэмжих хэрэгтэй л байгаа. Тэгжээж дараагийн шат руу бид нар орох боломжтой болж байгаа байхгүй. Одоо тэр нэг сонирхолтой юу гэдэг чинь нэг одоо зүйлийг 10,000 цаг давтах юм бол ингээ оргилд нь гарчна гэдэг тийм шүү дээ. Тэгдэг. Мэргэжлийн болчихно тий. Одоо мэргэжсэн. Гэтэл бид нар ингээд ажлын 8 цагтай байдаг. Гэтэл тэр ажлаа заримдаа бид нар 10 цаг, 12 цаг хийн. Тэргөөс нь бид нар сурсан гээл тий. 10,000 байтугай цаг бид нар тэргээр амьдарч байгаа байхгүй. Гэтэл би ингээд зарим хүмүүсээс асуухаар хамгийн сайн чаддаг юм нь юу вэ гэхээр мэргэжлээ хэлдэг юм бас аюу цөөхөн байдаг. Мэргэжлээ хэлдэг. Тийм. За. Ихэнх хүн надтай бол ингээд би яг гоё дуулдаг гэж хэлжсэн хүмүүс байна. Спорттой сайн гэж хэлжсэн хүмүүс байна. Яг мэргэжлээ ингээд дийлэнх ингээд хэлэхгүй байгаа байхгүй. Маркетинг гэдэг бол би хамгийн сайн маркетинг л хийдэг гэдэг ингээд хэлчмээр шүү дээ. Код ч бол би хамгийн сайн хийдэг юм байна. Код байгаамаа гэж хэлчмээр байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг өдөр болгоо нөгөө өөрийгөө хэмжиж одоо ухамсартай тэр үйлдэлүүдийг ингээд хийхгүй зүгээр л одоо нөгөө хийдгээ хийж гин гэж ярьдэн шүү дээ. Тэгж ингэж урсгалаараа яваад хахаар ерөөсө дараагийн шат руугаа бид нар яг сайн гарч ерөөсө чадахгүй байна л та. Тэгэхээр нөгөө 10,000 цагаа бид нэгдүгээрт хүрэх гэж бас удаж байна. Хоёрдугаарт зүгээр 10,000 цагаа өдөр тутмын юм хийгээд өнгөрөөчвөл яг тэр хамгийн сүүлийн үеийн мэдээлэл технологи одоо ашиглаж тэр оргилд нь бас хүрч чадахгүй байна гэсэн санаа илэрхийлж байна. Яг сайн хинжээлэг зорилготой л тэр үйлдэлүүдээ хийх хэрэгтэй л. Гэтэ одоо ингээд хиймэл оюун гарсны дараа надаа маш олон цаг хэмнэх юмнууд бол гарчлаа л та. Жишээлбэл би 2001 оноос хойш Economist уншдаг байсан. Тэгээ Economist-ыг одоо ч гэсэн ингээд бүтэн жилийнх нь эрхийг аваад
яаж нөхөр би сонсдог болчихлоо. Унших завгүй болчих. Аа. Тэгэхээр нөгөө яг аль артикл аль өгүүллийг унших уу гэдгээ ингээд чеклэнгууд тэгээд плей дарна. Өмнө нь экономист одоо хэдэн жилийн өмнө надаа хүмүүс одоо бодит хүмүүс уншсан аудиог ингэж тэр сонгосон артиклууд дээр тавьдаг байсан бол одоо дандаа ингээд хиймэл оюунаар уншсан артиклууд надад ингээд сонсогддог болсон. Ялгаа бол байна. Яг ингээд нөгөө артикл сонсоход тэгэхээр нөгөө тэр сонины тэр мэдээллүүдийг сонсоход хүнийх нь бол надад илүү ойрхон сонсогдоод AI арай тэр хүнийх шиг тэгж мэдээж ингээд дээшээ доошоо болж байгаа. Гэхдээ арай тэр төвшөнд бол хүрээгүй байгаа. Хоёрт нь нөгөө үндэсний хөгжлийн газрын дэд захирлаар одоо 21 онд ажиллаж хад бид нар бас нэлийн олон судалгаануудыг ингэж базааж дүгнэлт хийж тэгжиж ингээд танилцуулгуудад ингээд оруулдаг тийм бодлого руу яаж шингээх үү гэдэг санал зөвлөмжүүдийг гаргадаг байсан. Тэгэнгүүт одоо ноутбук LM гэдэг Google-ийн гараад ирсэн байна. Би хамгийн сүүлд нэг Дэлхийн банкны нэг тайланг оруулаад тэгэнгүүтээ уртаар нь гэж тавьж хагаад надаа энийг яг ингээд бүтцийг нь тайлангийн бүтцийг алдагдуулахгүйгээр гол мессежүүдийг өггөнгүүд диалог хэлбэрээр өгчиж болж байна. Подкаст хэлбэрээр. Тэнгүүд ингээд 30-40 минутын аудио гараад ирэнгүүт би машин барьж явж байхдаа л тэр репортыг бүтэн сонсч байгаа. Тэгэл ингэсэн юм байна, тэгсэн юм байна. Тий. Тэгмээ тэр ноутбук хэлэн дээр нэг гоё фичер бас байгаа юм. Подкаст дээр. Одоо ингээд мэдээллүүдээ оруулангуудаа за энийг ингээд подкаст ингээд уншаарай гэж дарж штт тий. Тэгээ ингээд сонсож байнгут ингээд join гэдэг юм баттон нэмэгдсэн байгаа. За. Тэгмээ тэгээд сонсож байнгуудаа шууд join дээр нь дарангуудаа би асуулт асууж штт тий. Тэгмээ нөгөө ирсэн шууд үргэлжлүүлээд өөрийн ч асуултын тухай ингээд яриад эхэлнэ. Тэгтээ тэр мэдээлэл дотор тий. Одоо баах юм өгсөн байна. Линкүүд тайлан өгсөн байна. Тэгмээ яг ингээд тэгмээ ингээд подкаст дотор өөрөө хүртэл одоо ингээд оролцоод яриад явах болчихж байгаа байхгүй. Тэр бүр амар сонирхолтой. Тун удахгүй та бит хоёрын подкастыг зүгээр нэг тайлан хэлбэрээр тавиал. Тэгээд сонсоод дараа л асуугаад ярилцал бол явчих юм биш үү. За тэгвэл бүтээмжийг бол компани түвшинд ингээд сайжруулах юм байна. Хувь хүний түвшинд за одоо ингээд янз бүрийн насны хүмүүс үзэж байгаа бах. За 29-30 насны залуучууд байна те. За яг эд ингээд ажиллаж хийж байгаа 30-аас 55 насны хүмүүс байна. За ингээд арай нэг тэтгэвртэй гарах га зарим тэтгэвртэй гарсан хүмүүс байна. Яг энэ насны ангиллаар хуваагаад ер нь бүгдээрээ л бид нэр ингээд бэлэн биш үү штэ. Зарим нь ChatGPT-г бол арай илүү ашиглаж байгаа. Зарим нь арай бага ашиглаж байгаа. Бусдаараа бол дийлэнх нь бол яг энд бол би бэлэн биш байна гэж харж байна. За бид нар өөрсдөө ингээд бэлтгийа илүү одоо ингээд тэр ирж яваад давалгаа боломж олгоод ашиглахгүй маа гэхэд ядаж энэ давалгаанд ингээд өөртөө тохирчихгүй байхын тулд 1 2 3 4 5 гэдэг юм хийяагүй. Эхний 5 зүйл юу байх вэ? За нэгт бол хамгийн түрүүнд бид нар ийм GPU центр гэх юм уу? Улсын хэмжээнд ярьж байна уу? Улсын хэмжээнд бол. За эхлээд хоёулаа хувь хүнээс эхэлчихье. Хувь хүнээс. За хувь хүнээс бол одоо арай залуу гэх юм уу те одоо хүмүүсийн хувьд бол нэгч ерөөсөө л англи хэлийг маш сайн сураад за тэгээд химэл оюун руу маш их ингээд командод өгөөд одоо өөрсдөө промптод өгөөд сурмаар байгаа. За тэгээд тэрний дараа бол ажлаа төлөвлөөд за одоо бол бүр ингээд одоо нэг ярилцдаг болчлоо шүү дээ. Тэгэхээр автоматжуулж сурмаар байгаа. Ерөөсөө ягаад тэгэхээр за англи хэлээр одоо промптуудыг илүү сайн ойлгодог болчлоо. Тэгэхээр ингээд зүгээр чатны төвшөнд байгаад хар чин дахиад хязгаарлагдсан хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр илүү автоматжуулаад команд өгөөд түрүүний яг таны хэлсэн чигтэй за энэ файл руу ороод энэ мэйлээр ийшээ явуулчих гэдэг цагийн хувааруудаа гаргаад тэрнийхэн дагуу өөрсдөө яг мөрдөж хиймээр байгаа байхгүй. Залуучуудын хувьд бол яг дунд шатны хувьд гэх юм бол илүү тэр нэг эрсдлүүдийг тооцоолох одоо өөрсдөө нэг олон жил ажилласан туршлага байгаа шүү дээ. Тэгэхээр өөрсдийнх нь туршлага дээрээ үндэслээд химэл оюунтай ярилцаад шинэ шийдлүүдийг гаргаж ирмээр байгаа байхгүй. Ягаад тэгэхээр салбараач тэр хүмүүс чинь ингээд мэдж байгаа. Тэгэхээр салбарт нь ямар асуудал байгааг мэдээд байдаг. Тэгвэл химэл оюунтай ярилцж хагаад энэ салбарын асуудлыг яаж шийдэх вэ гэсэн илүү юм бодлогын түвшинд гэх юм уу те
тийм аргачлалуудыг гаргаж ирмээр байгаа. Одоо 30-аас одоо 40 эсвэл одоо 45 50 хүртэлх насны хүмүүс маань болол нийгмийн сайн сайхны төлөө юу эсвэл өөрийнхөө төлөө юу яг тэр салбарын асуудлууд ихэр чи арай нэг өөрөөс нь тавсан асуудлууд болчихлоо шүү дээ. Эргээд нэг юу асуудал руу орсон. Ховны биш асуудал руу орсон. За хоёрт нэгт нь бол англи хэлээ сайн сураад химэл оюунд руу нөгөө промпт өгөх буюу яг даалгаврууд өгөөд ингээд ашиглаж сурах. Хоёрт нь болохоор ажлаа төлөвлөлөөд илүү тийм автоматжуулаад бол сурах. За гуравт нь хөв хөндөө. За гуравт нь бол одоо химэл оюуныг ашиглаад ингэж байгаа бол илүү нөгөө нэг хувийн дээр бол ерөөсөө л би тэгж харсан. Одоо маш их ном унших юм уу эсвэл одоо сургалч юм одоо 1000 аваад ер нь нэмэр байхгүй. Ерөөсөө л явж нөгөө нэг сахилга бат дээр л хэлж байгаа. Нөгөө дисциплин гэдэг шүү дээ. Тэгэхээр хувь хүн бол химэл оюуныг одоо ашиглалаа. За тэгээд англи хэлтэй болчлоо. Тэгэл ерөөсөө сахилга баттай. За тийм байхад бол одоо баг юу хийж болохоор болчихж байгаа байхгүй. Сахилга бат гэж юу вэ? Сахилга бат гэдэг бол минийхэр бол тухайн хүн одоо юу ч одоо байж болно. Ямар ч том зорилго тавьж болно. Жижиг зорилгоч тавьж болно. Тэрнийхэн төлөө би ийм хийнэ гэдээ одоо скежл ч юм уу нэг юм гаргалаа шүү дээ. Тэгэх юм бол ерөөсөө тэрийг хугацаанд нь хийх. Тэрнийхээ араас committed буюу тууштай явах гэж хэлж шүү дээ. Маш тууштай. Тэгэхээр одоо тий. За өөр нэмийг үл юу байж болох вэ? За өөр одоо communication талдаа илүү нэг харилцаа талдаа бол хүмүүсийг би юм асуулт асууж сураасаа гэж бодоод байна. Тэгэхээр ямар нэгэн сэдвэр хэрвээ юу асуухаа мэдэхгүй байгаа бол тэр хүн нэг бол яг тэр асуудлаа сайн ойлгохгүй, тэр салбараа сайн ойлгохгүй байна гэж бодож байгаа. Нэг бол тэрийг нэг сонирхгүй байна гэж би бодоод байгаа байхгүй. Хэрвээ үнэхээр сонирхож байгаа бол асуултууд тэр хүнд маш их байх хэвээр. Тэгэхээр одоо бол нөгөө нэг мэдээлэл нөгөө нэг хуучин шиг биш, хязгаарлагдмал биш те. Ингээд хэдэн 100 сая дахин ийм мэдээллийн илүүдэлтэй болцсон энэ үед бол ерөөс асуултаа л зөв асууж одоо сурах хэрэгтэй. Тэр бол маш их цагийг хэмнэн, энергийг хэмнэн, буруу ажил хийхээс сэргийлэн те. Тэгэхээр асуулт бол маш сайн асууж сурах хэрэгтэй. Одоо энэ химэл оюунаас ч гэсэн дээр нөгөө асуулт асуух одоо нэг аргачлалууд байгаа шүү дээ. Асуухтаа одоо хоолны тухай асуух жаавал те. За та одоо 20 жил цагаан хоол судалсан хүн гэж бодоод надад хариулаарай гэж одоо химэл оюунлага бичиж байгаа те. Тэгэхээр би одоо яг одоо тэдэн килограмтай болгоорой одоо тэдэн килограмм. Тэгээ цагаан хоолоор яаж ингэхүүгээд асуугт нөгөө чинь цагаан одоо хоол судлаачийн зүгээс танд хариулаад байгаа байхгүй. За та одоо ингээд 30 жил одоо ингээд инвестмент хийсэн те. Гэхдээ яг юм технологи талын юм инвест хийдэг ийм хүн шүү. За энэ өнцгөөсөө та надад хариулаарай ч юм ингээд рол плей хийх арга ч юм уу те. Иймэрхүү аргуудаа сурж агаад тэгээ асуултаа асууж одоо сурах хэрэгтэй байна. Яг энэтэй холбогдоод нэг бодол орж ирсэн. Юу гэхээр за 2012 онд би нэг шинэ ажилд орсон юм. Тэгээ одоогоос нэг 14 жилийн өмнө шүү дээ. Тэгээд шинэ компьютер гэртээ аваад тэгээ би хамгийн түрүүнд суулгасан програмын нэг нөгөө RSS гэж байдаг. Тэгээ бүх нөгөө Монголд бичдэг блог бичдэг хүмүүсийн юу RSS-ийг аваад ингээд тавиад Америкийн think tank-уудын RSS-ийг тавиад зарим нэг одоо RSS-тэй тийм байгууллагуудын мэдээллийг авч тавиад тэгээ өдөрт нэг уншуулангууд өчигдөр гарсан бүх мэдээллүүдийг ингээд татаад аваад ирдэг. Дунгууд энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр те одоо юу гэдгийг хятадтай эдийн засгийн чиглэлээр гэл надад нэг 4-5 чиглэл байсан. Одоо тэгж нэг сайтаар нь орж татаж авчраад ингээд шаардлага байхгүй болчих. Зүгээр AI дээр те одоо Grok-тер ч юм уу ингээд ийм чиглэлээр надаа ийм өдөрт 5 мэдээлэл бэлтэж өгнө өнгөд бүх ингээд мэдээллүүд гаргаад ирдэг. Тэгэхээр эн чинь ингээд маш их цаг хэмжээ те. Гэхдээ энд бас нэг сул тал байна. Сая Economist-ыг би нэг ингээд уншиж байхад бол AI одоо химэл оюуны hallucination те зэрэглээ харах гэж яриад буруу мэдээллүүд бас их орж ирж байгаа шүү. Тэрийг одоо тэгээд одоо дүүрсэн гэдэг нэг 100%-аас нэг 95% нь мэдээлэл аваад 5% нь мэдээлэл аваад явах хэрэгтэй мó ер нь яаж баталгаажуулах. Эсвэл тэр сайтуудын нөгөө
аль биесний сайтуудаас авах ёстой гэж зааж өгдөг юм уу тий одоо BBC. Тийм энэ дээр бол яг хуу одоо энэ болохоор бүр том нэг салбарын асуудал болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт BBC ч юм уу эсвэл одоо гадны агентууд ч гэсэндээ ялгаагүй нөгөө хуваагдaltaй байгаа шүү дээ. Одоо зүүнийх, барууных ч юм уу эсвэл одоо мэдээнүүдийн тайтлуудыг ч гэсэндээ ижлэхэн газар хөдлөлт болоход одоо зарим хэсэг нь энэ бол одоо нөгөө дэлхийн дулааралтай холбоотой ч юм уу. Зарим нь бол аж үйлдвэртэй холбоотой ч юм уу янз бүр. Тэгэнгүүт ерөөсөө хэдий их сурвалжтай хамт гаргаж өг гэж хэлээд их сурвалжийн линк руу орохоор нөгөө мэдээлэл нь үнэхээр байж идэг. Хэдий тийм ч гэсэн яг үнэн хэсгээр бас эргэлзээтэй шүү дээ тухайн мэдээлэл нь. Тэгэнгүүт одоо энэ дээр бол бүр Оросод нөгөө нэг юу хийж байгаа юм л да юм Pravda network гэдээ гаргацсан. Тэгэд энэ бол ингээд бүр 17 18 оноос хойш ингээд гарсаар байгаа. Одоо хиймэл оюун хүртэл ингээд ялахгүй болчиход байгаа юм л да. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр өгтөөд болохоор юм зорилготойгоор маш олон юм форум сайтууд ингээд үйлдвэрлээл байгаа. Веб сайтуудыг хийгээл. Тэгмээ контент нь болохоор автоматар хийгдээд зураг, текст бүх юм. Гэтэ дээрээс нь ингээд агуулга нь өчөж байгаа. Тэнгүүт худлаа мэдээлэлүүд ингээд өдөрт ингээд гаргаал шүү дээ. Маш их Оросынхын тухай ч юм уу, Украины тухай ч юм уу. Тэгвэл Украины дайны үеэр ч гэсэндээ Украинчууд нь хүртэл өөрсдөө ингээд тийм л юм ашигласан ч гэсэндээ тухайн хүмүүст нь одоо үнэн мэдээлэл гарч ирэхгүй байсан гэдэг байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр Pravda network нь тийм хүчтэй. Химэл оюунаар хайсан чинь нөгөө нэг бараг нөгөө 70-80% нь нөгөө Pravda network-ийн те худлаа мэдээлэл ингээд дүүрсэн. Тиймээс нь химэл оюун чинь интернетээр бүх юмдаа татаж аваад за одоо ингээд 100-аас те 51 нь одоо энэ зөв гэхэл за энэ бол зөвөө гэж биднэрт хариулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь ерөөсөө юм шүүлтүргүй юм донд бол одоо тэр Оросуудын хийж байгаа тэр Pravda network байна. За тэгээд босод одоо энэ сөүлд бол энэ ялангуяа нөгөө DeepSeek гэдэг хятадын гарсан шүү дээ ашиглангууд. Яг хятад талаасаа одоо бүх юмыг тайлбарладаг юм уу. Малчин гэж юу вэ? Биш хужаа гэж юу вэ гэхээр бас ч одоо эзэн гэсэн үг гэж хариулдаг юм уу те. Яг хятадын зааварчилгаатай нөгөө талдаа Орос ингээл агуу хэцүү. Тэгэхээр энэ мэдээллийн энэ донд бол хүн өөрөө илүү нөгөө critical thinking гэх юм уу эсвэл инженер сэтгэлгээ гэх юм уу те. Энэ сэтгэлгээгээ л одоо өөрөө илүү хөгжүүлээд тэгээд хийх мэдээллийг бол ингээд хаях хэрэгтэй болж таарч байгаа. Тэр нь бол хаях хэрэгтэй байгаа байхгүй. Тэр одоо шүмжт сэтгэлгээ гэж яриад байгаа тийм. Critical thinking. Энэ байхгүй бол энэ их мэдээллийн дунд бол тэр дундаа зорилгоор худлаа тарааж байгаа мэдээллүүд бас их автах магадлал их биш үү. Тийм. Манайхны хувьд бол бүр их баг гэж энэ бодож байгаа. Яагаад тэгэхээр ийм дархлаа гэх юм уу те баг ер нь нэлийн алдагдсан. Одоо энэ Солонгосын соёлын довтлогоо байна уу, кино байна уу, Солонгос за энтэй төстэй айгүй тийм эмзэг болцсон. Дээрээс нь ийм яг ийм тогтсон ийм бүр ийм бат ийм суур мэдлэг гэж бас нэлийн хэцүү санагдаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр одоо ингээд залуучуудыг ч гэсэндээ харсан зүгээр нэг ном уншаад тэгээд би бол одоо яг ийм л хүн юм байна гэж бодоод тэгээд тэр номоороо зөвхөн хүнтэй ингээл маргах ч юм уу тэрэн дээр ингэдэг ч юм уу те эсвэл ингээл GPT-гээс нэг юм асуучаал ингэдэг гэж ингээл тэргээрээ маргах ч юм уу те одоо энэ жинзээ гэж бас ярьж штэ тийм үү инфлюенсер гэдэг үе чинь тэднэрт тааруулж гарч ирээд нөлөөлөхөд хитрхи амархан болохоор л бүр инфлюенсер гэж гарч ирсэн ба штэ ингээд бүр нөлөөлдөг хүмүүс нь ч гэсэн те одоо ганц стори хийгээл нөлөөлчих тэр юм юу гэсэн үг юм бэ те тэгэхээр чинь ингээд мэдээлэл одоо ингээл зоригтой юм довтлогоо юм хийх юм бол бүр ингээд асар одоо хүнд нөхцөл байдал тэр нь бол бид нар байгаа байхгүй орж шүү дээ тийм тэгэхээр ийм суур бат яг ийм батцсан те суур одоо ийм зүйл үнэт зүйл гэх юм уу соёлын өв гэх юм уу иймэрхүү юмнууд чинь алдагдаад байгаа болохоор саний хэлсэн шиг ганц дөрөө хийгээл нөлөөлч хөрчин ингээд барах хэрэг байхгүй байхгүй одоо хуучин чи бид нар мэдээлэл гэж мэддэг одоо information misinformation буюу мэдээлэл төөрөгдүүлсэн мэдээлэл буюу ингээ санаатай биш те зоригтой биш тэгээд алдсан те 100 гэхийг ингээ 105 ч юм уу эсвэл 10.0 ч гэдэг юм ингээ тийм мис хийцэн юмнууд байдаг гэсэн бол одоо disinformation буюу зоригтойгоор ингээ буруу мэдээлэл ингээ та одоо тэрийг юу гэх юм те худал мэдээлэл тараадаг юм кампанит ажлууд сонгуулийн үеэр их болж байна те за ингээд нийгмийн энэ шилжилт хөдөлгөөн их мэдлийн янз бүрийн хуваарлалт энэ болгон дээр ингэж маш их гарч ирж байгаа. Нийгмийн анхаарлыг одоо
өөр тийшээ авчих ч юм уу те. Тэр нь маш. Тэгээд AI-ийн тусламжтайгаар энэ бүр амархан болчихлоо. Тэгэхээр энэ дээр бид нарт одоо эргээд нөгөө худал мэдээлэл тал түгэж байгаа тал AI ашиглаж бол бид нар энэ адилхан технологиг ашиглаад ийм худал мэдээллүүдээс нийгмээ ч юм уу за боли нэг байгууллагыг ч юм уу ингэж хамгаалах тийм боломжууд байна уу? За энэ дээр бол ер нь боломж бол мэдээж байгаа тийм бид нар ч одоо юу гэдэг бүх мэдээлэл алдаад эсвэл одоо бүр эргэж сэрхэхээргүй ч юм уу те одоо бас бүр одоо тийм байдлаас арай орчоог байгаа. Хиймэл оюун ашиглаад одоо бүтээмж өсгөх гэж ярьж байгаа бол эргээд нөгөө мэдээллийн аюулгүй байдал дотроо одоо таны хэлсэн сэний информашнууд байна шүү дээ. Маш их мэдээллүүдийг одоо шүүлтгүүр хүмүүст хүргэх ч юм уу те. Энэ тал дээр ч гэсэндээ бид нар хиймэл оюунаа ашиглаад за тэгээд нөгөө серверүүдэд оруулж ирээд серверүүдэд байршуулад дэд үтцээ хийгээд явах юм бол боломж бол мэдээж байгаа. Харин цаг хугацаа явах тусам бол одоо бидний эсрэг явсан хэвээрээ л байна л да. Яг ингээд өргөдөл эднэр хүлээж авъя ингэж ажил хийгүүл ер нь хэр одоо энэ төрийн байгууллагууд за хувийн байгууллагууд үр бүтээлтэй маш богино хугацаанд энэ асуудлуудыг нэвтрүүлж чадах бол. Энэ дээр бол би харцсангуй хурдан гэж харж байгаа. Маш хурдан баг. Монголдоо ч гэсэн нөгөө хэлний модель хөгжүүлж байгаа газрууд ч байна тий түрүүнд ордчихсан. Тэгээд бид нар одоо шинэ хэлний модель аваад ажиллуулсан ч гэсэн одоо хэлний модель нь хүртэл одоо open source-оор зөндөө байгаад байгаа байхгүй юу? Одоо Meta-гийн гаргасан Llama гэл байна. Gemini ч гэсэндээ одоо өнгөө хөлбөрөд байна. Одоо яг мэдээлэл алдна гэж айхгүйгээр тий яваад ажиллаж болох боломжтой гэсэн үг. За тэгэнгүүт сканерсан файлууд ч юм уу орж ирэнгүүт хүн биш компьютер уншиж байгаа болохоор одоо өвсөөр ажиллуулангууд сканерсан зураг болчихж байгаа текст тэрийг уншаад текст болгонгуудаа таньчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яагаад одоо миний бодлоор ч гэсэн маш их зардлыг хэмж болох вэ гэхээр одоо утсаар юм дуудлага авч байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүн бичиж байгаа болохоор хүн чинь нэг холбогдолтой бүх юмаа ирчтэй юм байна л да. Тэг ингээл өвөл бол агаарын бохирт мөхөл гэж ярьж байна. Гинт ингээл хүүхдийн сургууль цэцэрлэг ингээл үдийн хоол ингээл чанаргүй байна маа ингээл тий. Тэг хүн ингээд уцаар ингээд ярьж чад ингээд бүгдэн бичиж шээ. Уутаа за тийшээ гээд ингээд явуулчихж байгаа юм. Нөгөө бичгийг ингээд хүлээж авангууд эхнээс нь ингээд уншиж ирсэн аа. Энэ үдийн цайны тухай биш тий. Энэ манай газартай хамаагүй ш тэгээд өөр тийшээ дахиад шийдчихэж байгаа юм. Нөгөө тэр донд ч одоо ингээд хүний цаг байна, дээр нь бензин тос эсвэл одоо цаас ч юм уу тий. Маш их зардал ингээд явагдчихна. Хиймэл оюун одоо түрүүний Macmini ажиллах юм бол аудио дуудлага ирлээ. Ялгаагүй текст болголоо. Одоо цаас материал ирлээ. Ялгаагүй одоо тексттэй файл болголоо. Тэгэл яг хариуцсан хүмүүс рүү одоо имэйлээр бол имэйлээр дотоод сүлжээнд байдаг бол дотоод сүлжээгээр нэг PDF файлууд л ингээд шууд шийдэж явчихна гэсэн үг байхгүй. Тэгмэд нөгөө хүн чинь шууд одоо шийдэх асуудлууд нэрчлээ шүү дээ. Уншиж танилцах юм а ч гэсэндээ хиймэл оюун ашиглаж болно. Ерөнхий агуулгын дүгнээд энийг шийдвэрлэмээр байгаа юм. Хэрвээ бүр олон одоо ийм нэг төрлийн давтагдсан асуултууд ирээд тэгээд нэг төрлөөр шийдээд шүү дээ. Тэгэх юм бол ингэж ирэх юм бол ингэж шийддэг гээд өмнөөс нь шийдэж өгөөд яваад байсан ч болно. Гэхдээ яг одоогоор бол нэг хүн зөвхөн одоо хянах ч юм уу те эцсийн шийдвэрийг одоо хүн гаргаж явж байхад арай илүү найдвартай байх. Тэгэхээр энэ бол цаг хугацаануудыг бол маш хурдан. Би бараг уцаар яриад дууслаа. Миний гомдлыг нөгөө юм дээр очсон. Эсвэл би уцаар яриад дууслаа. Өмнө шийдэгдэжсэн бол надад те за ингэ шийдсэн гэдэг надад шууд ирнэ гэсэн. Хариу ирэхээр маш хурдан. Маш хурдан. Тэгэхээр нөгөө нэг одоо цаас бичих цаасны тэгэл ногоон байх гэл маш олон асуудлууд ер нь дагаад шийдэгдэнэ л те. Зардлууд, хүний нөөц, цалин гэл бүгд л шийдэгдэнэ. За одоо улсын хэмжээнд одоо асууя. Улсын хэмжээнд бид нэр энэ бэлтгэхийн тулд ямар зүйлүүд ер нь хийх шаардлагатай вэ гэж одоо та бол хувийн хвшилт бол насаараа ажиллаж байна те. Яг энэ салбарт бас шинэ зүйлүүдийг нэвтрүүлж байгаа хүний хувьд бол улс нэг ийм юмнууд хийх шаардлагатай гэсэн 3 зүйл байвал хэлж байна. За нэгдүгээр нь бол бид нар өөрсдөө яг бодитоор үнэлэх хэрэгтэй. Яаралтай. Юугийн? Одоо тоонуудаа гаргаж ирмээр байгаа байхгүй юу? Бид нарт одоо яг одоо тэр давтагддаг ажлуудаа бичнэ гэдэг шиг те. Яг хэдэн ажилтан те одоо операторууд ер нь гомдол санал хүлээж авч байгаа операторууд ер нь яг хэд байна. Яг хэдэн төгрөгийн зардал энэ дэр гараад байна. Тэгээ өдөрт хэр их одоо цаас байгаад байна те. Миний сонсноор бол за нэг утсаар ирсэн юм 60 гаруй мянган бичгийн цаас гэдэг чинь нэг
10 12 хоноод ч юм уу энэ улсын бичиг цаас бол нэг тонн орчим цаас хөрөнгөлөгдчихөд байгаа юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр бүх тэр тоонууд хэрэгтэй. Тэгжээж дараагийн алхам те. Тэгтээ одоо цалин байна уу, хүний нөөц нь эсвэл одоо ямар асуудлыг шийдэхэд хамгийн их цаг аваад байгаа юм бэ ч юм уу те. Тэгэхээр одоо нэг тэргүүлэх чиглэл гэдэг шиг те. За энийг шийдье гэсэн гол асуудлаа л одоо ялгаж олох гэдэг шүү дээ. Бүх асуудал руу угаасаа нэг зэрэг орж чадахгүй. Тэгэхээр нэг нэгээр нь орохын тулд 1 2 3 аль нь гэдгээ өөрсдөө олмоор байна. Гэхдээ энийг би нөө бодиттой гэж хэлж байгаа нь болохоор цаасан дээр бид нар болохоор одоо миний ойлголтоор бол тэрийн ажил ингээд бүгд болцсон юм шиг байгаа байхгүй. Цаасаараа ингээд одоо ингээд бүх юм ингээд гоё яваад инфляц нь одоо тэд орондоо тоондоо байгаад ард ирэх одоо дундаж цалин малин ч гэсэндээ те ингээд сая 500 сая 800 гэхэр чинь ялгаагүй цаасан дээр ингээд гайгүй юм шиг харагдаад байгаа байхгүй. Гэхдээ яг бодит байдал дээр ямар байгаа гэдгийг эхлээд нэг харах. Тэгэнгუутаа дид үтцээ сайжруулах би нөө эхнээсээ байнга яриад байгаа те нөгөө нэг GPU центр гэдэг. Тий. GPU центр нэг товчхон тайлбарлаач. За энэ болохоор химэл оюуны одоо боловсруулалт буюу одоо нэг дүн шинжилгээ хийх нөгөө саяны ярьсан албан бичгүүдийг уншаад ойлгох ч юм уу эсвэл одоо нэг шийдвэр гаргах гэж шүү дээ. За энийг уншингуудаа тийшээ явуулъя гэдэг автоматар хийхийн тулд одоо компьютерийн график карт гэж ярьдэн шүү дээ. Тэд нар ахгүй. Тэр химэл оюуны л боловсруулалт хийж байгаа бол график карт хэрэгтэй гэсэн. Одоо RAM ман дээр бол явахгүй. RAM нь өндөртэй процессор дээр бол явахгүй. Манайд бол маш их ийм дата центрүүд ер нь бол байгаа. Одоо нөөц дата түгээд дархамд байна. Ламбат байна. Байна. Дахиад одоо ингээд хэд хэдэн дата төв. Хувийн хвшилч гэсэн өөрсдийн гэсэн дата төвөдтэй болцтой зөндөө хадгалаад байж идэг. Гэтэл эднэрийг одоо яг боловсруулъя те. Яг боловсруулаад одоо илүү автомашин нэвтрүүлье, яг автомат болгоё гэхэд нөгөө график карт хэрэгтэй болж байгаа байхгүй. Бид нар одоо жинхнээсээ үнэхээр энэ график картын дид үтцтэй байсан бол за аль хэдийн энэ замын камерууд жинхнээсээ химэл оюунаар ажиллаж байгаа. Ер нь бол энэ замын камерууд чинь химэл оюунлаар ажиллаж байгаа гэж би ойлгоод байна. Тэр бол яг хуу нэлээд одоо миний бодлоор сураад явж байгаа гэж бодоод байна. За яг хуу би сая нөгөө жинхнээсээ гэж хэлж байгаа нь болохоор үнэхээр дид үтц хангалттай байгаад инженерүүд одоо орж ирэх мэрэгжлийн түвшинд ажиллаа гэж бодъё л та. Тэгсэн бол химэл оюун чинь өөрөө сурж байгаа шүү дээ. Тэгэхээр за иймэрхүү цаг агаарт өдөр замын хөдөлгөөн иймэрхүү байт юм байна. Өөрөө ингэ сураад те. За эмнэлгийн машин ингэж харагдсан юм. Галын машин ингэдэм юм гэдэг өөрөө хараад цаанаас галын машин ирж ангууд өөрөө дохиогоо улаан ногоон те. Өөрөө хасаач. Тэгэнгუთ ингэ хөнгөө үе шүү дээ те. Заавал хүний ногоон гэрэл хасаал ингэ машинууд зогсоол нөө секундээр хасахгүй те. Машин чинь ингэж хурдан явах тусмаа л нөгөө нэг CO2 утаа гарах нь багасна илүү одоо хүмүүстэй хөтлөх хэрэгтэй байхгүй төсөндөө хөтлөх хэрэгтэй. Тэгвэл хүмүүс ирээд зогслоо. За энд одоо иймэрхүү хүмүүс зогсчлоо. Одоо хүмүүсээ гаргаач юм уу? Аль хэдийн улд нь бол ингээд ажиллахаар санагдаад байна. Одоо бол зөвхөн торгуул дээр ажиллаад байгаа чинь нэг бол торгуул зориулсан хэмээл ажиллаад байгаа гэж санагдаад байгаа байхгүй. GPU центр байгууллаа гэхэд зарт нь хэрэг хэмжээнд гарах уу? Дулсаас. За зардал бол за нэг 30 орчим сая доллараас болох юм болоо. Нэгийг байгуулахад уу? Тэгэхээр чи одоо нөгөө мегаватт гэдэг шиг юм хэмжээс нь юу байх уу? Тэгээд хэдийн хэмжээстэй тэм центр байгуулахад 30 сая. За ерөнхийдөө нөгөө нэг их хөгжлөөр таарсан одоо нөгөө нэг одоо сүүлийн үед бол ийм H200 гэдэг ийм загварууд гарсан. H200. За тэгэхээр нэг 40 орчим мянган доллараас эхэлж байгаа. Нэг график карт. Гэхдээ тэрэн дээр ялгаагүй нөгөө процессор дотор байдаг нөгөө нэг RAM, Sense, Hard Disk Storage те. За тэгэл хөргүүр, тог баригч гээл те. Зөндөө юм орж ирж байгаа. Тэгэнгუთ нэг нь H200 маань болохоор 140 орчим тэрбум параметр дээр нь ажиллаж чадчихээн. 140 тэрбум параметр. За. Тэгэхээр нэг параметр гэдэг нь одоо нэг үсгэл гэсэн үг. Машин сургалтанд бол одоо дүлгөөн гэх юм бол 7. Тэгэхээр 7 параметр эзлэх нь шүү дээ. Тэгэхээр хэр их хэмжээний мэдээлэл орж ирэх юм. Тэр чинээгээр л бид нар тоонуудаа нэмээд авна гэсэн үг. Бусад ихэнх зардал нь болохоор нэг барилга, байгууламж, үер уснаас хамгаалсан. За тэгээд дата төвүүдийн стандартууд байгаа байхгүй юу? Тэрнээс тэр 4 хүртлээ. Тэгэхээр юугаар хэмжиж байгаа вэ гэхээр нэг жилд одоо 30 минутаас илүү тасалдах ёсгүй гэж байгаа байхгүй юу? За. Тэрийг хангаж чадах юм бол
Tier 4 гэдэг англи хэл рүү орчно. За. Бидний одоо тооцоо тэр 30 сая долларыг юунд зарцуулах гэдэг юм хэрэг Tier 4-лүүл ерөнхийдөө зүтгүүлээд хангаж чадах юм бол энэ ингээд Монгол улсад байгаа юм дата төв гэхээсээ илүү олон улсад байгаа юм Tier 4 гэдэг рүү шууд орчиж байгаа байхгүй. Дата төв биш GPU төв шүү дээ. Тийм, GPU центр. Тэгэх юм бол зөвхөн Монголдхоо л хангалттай одоо боловсруулаад бүх замын хөдөлгөөн бүгдийг хийгээд дээрэс нь бид нэр одоо энэ Төв Аз дотроо бас юм GPU төв одоо болох тий. Дахиад нэг одоо эдийн засгийн юм шинэ гарцах юм уу тий гарч ирж байгаа байхгүй. Одоо энэ Amazon байна уу, Microsoft, Google гэл бүгдээрээ л маш их дата төвүүдийг ингэж нэмж барьсаар байгаа. Nvidia бүр ингээд за ерөөсөө сансарт барья гэж шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээний их одоо эрэлт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ 30 сая долларыг бол зөвхөн одоо Монголдоо зориулж биш тий. Ерөнхийдөө ингээд олон улсын төв болно гэдгээр ерөнхийдөө хийжсэн. Яг Монголдоо гэх юм бол за нэг миний бодлоор бол нэг 100-аас 120 орчим л одоо H200 гэх юм уу байхад бол одоо бүх одоо энэ орон нутгуудын одоо замын хөдөлгөөн хүртэл ороод хотын замын хөдөлгөөн хүртэл ороод за тэгээд нөгөө нэг төрийн байгууллагуудын одоо нэг юунууд байгаа шүү дээ. Ирсэн явсан бичих саний ясан асуудлууд те өргөдөл гомдол хүлээж авах гэл ерөнхийдөө бүх асуудлууд бол хангалттай зэгцрээд тэгээд бид нар ингээд предикт хийх одоо хангалттай боломжтой болчихно гэж харж байгаа. 100 гэд бодчулнаа чинь 4 сая долларын л асуудал шүү дээ. Ер нь баг гайхалтай. За бидний цаг бол одоо ингээд дуусч байна. Тэгэхээр яг одоо хэмэл оюунтай холбоотойгоор яг өөрийгөө ингэж хөгжүүлэх юм байна. Компаниуд бас ийм зүйл хийвэл бид нар илүү бүтээмжийн хувьд, орлогын хувьд дараагийн шатанд бол гарах юм байна гэдэг маш сонирхолтой яриа өрнүүлээ. Тэгээ яг нэмж хэлэх зүйл одоо сүүлийн 1 минут бол юуг нэмж хэлмээр байна? За нэмж хэлмээр байгаа зүйл маань гэх юм бол яг миний дотор болохоор яг байгаад байдаг зүйл гэх юм бол IT гэхээсээ илүү хүмүүс маань агуу баг ажиллаад байгаа санагдаад байдیں۔ Одоо сая ингээл цагаан сар мар гээл тэгэнгүүт ингээд хэд хоног амарч ингээл хэд хоног амарчвал гэсэн бодол ингээд байгаад байгаа байхгүй. Тэгмээд ингээл шинэ жилээр ч гэсэн амарлаа, 1 сард ч гэсэн ингээл 2 сар одоо энэ 3 сар ч гэсэн одоо ингээл баярууд байна. Гэхдээ энэ баярууд чинь ингээд баярын өдрийн цугийн ч гэсэн тэр сарыг тэр чигт нь ингээд уур амьсгална гэх юм уу те. Хажууд одоо 12 сар хэвчэн яг байгуулагч нэг л өдөр болж байгаа шүү. Гэтэл миний таньдаг найзууд те миний ингээд сошиалар харж байгаа юмнууд ингээд бүгд ингээд ээлж ирээ те ингээд тэр шинжил тэмдэглэж гин гэдэг ингээд харсан уур амьсгална те. Ажил төвлөрүүлэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг үүндээ бол бид нар ингээд нэх баярлаад ингээд явна гэж одоо энэ технологи, хиймэл оюун талтаа бол ингээд бараг ингээд тусгаар тогтнол гэх юм уу те бүх юмаа алдахад ингээд бүр одоо мэдээллийн аюулгүй байдал түрүү ингээд open cloud гээл те одоо ингээд ботууд ингээд бүр одоо болцсон сайжраал. Тэгэл ийм үед чинь бид нар ингээд ерөөсөө алгуурлаж болохгүй улмал их ажиллаад бараг энэ ингэж хэл чапар болж ийн үгүй бараг энэ улсыг удирдах байгаа хүмүүсэнтэй бодлогоо гаргаад танилцуулаад за энэ он дуустал бид нар одоо хагасаа өдөр болгон бид нар ажиллах нэ гэсэн ч те надаар болохоор санагдаад байхгүй. Яг тэр бидний эдийн засаг юм чинь тийм доор байгаа гэдгийг ойлгоод за яг ганц жил тэгвэл бид нар хагасаа өдөр болгон л ажиллачи. Харин тэр хэмжээний одоо тэр лоббиг нь те лидүүд нь одоо тэр улс төрчид нь гарч ирээд хийгээд одоо улсаа удирдаад ингээд явах хэрэгтэй юм шүү. Энэ улсыг чинь одоо нэг комедиан хүртэлтэй энэ улсыг чинь хүн удирдах байгаа мó гэдтэй гайхаад байна шүү дээ. Тэгэхээр тийм бодлого юмнууд хэрэгтэй байна. Тэгээд ард иргэдмэнд одоо энийг үзэж байгаа хүмүүс маань ч гэсэндээ те өөр өөрсдөө гэсэн дүгнээд ер нь мэдээллийн технологи нь юу болж байгаа юм? Хиймэл оюуныг би ашиглаж байгаа мó гэдээ өөрөөсөө асуугаад ашиглаж байгаа бол би илүү яаж ашиглах юм те тэрийг бас асуугаад тэгэл өөрсдөө одоо хөгжүүлж ижил бид нар одоо өөрсдөө сайжруулж ижил те энэ дээшээ гарахаар байхгүй. Тэгэхгүй бол нөгөө нэг дроны жишээ бас байгаа шүү дээ. Стик тэрэг тэгээ нөгөө камерамен гэдэг. Стик тэрэг нэг камертай хүн ингээд явж байгаа. 10 жилийн дотор зүгээр дрон болцсон. Тэр өөрсдөө ингээд сайжруулахгүй бол ажлын байраг болцсон тий. Тэгэхээр чинь өөрсдөө л ингээд цаг алдахгүй одоо хөгжүүлэхгүй бол болохгүй нөхцөл байдал дээр ирсэн. Тэгэхээр өөрсдөө одоо маш их хөгжүүлэхтэр маш их ажиллая л гэж хэлбэр. За ингээд бидний урилгыг хүлээж авч сонирхолтой
сэдвээр яриа өрнүүлж бас яг энэ өөртөө яаж хэрхэн хөрөнгө оруулах уу те компаниуд яаж хөрөнгө оруулах уу улсын хөвдөл хэмэл оюун ухааны өрсөж бэлтэж яаж хөрөнгө оруулалт хийх вэ талаар ярьсан Батцангэл захиралтай баярлалаа. Танд ажлын өдрийн амжилт хүсье. Маш баярлалаа.